За what up guys? Дахин уулзж байгаа дата байна. Өнөөдрийн ревю хийх пүүз бол Kai1 Speed. Let's go. Okay. Kai1 Speed энэ пүүз маань $125. Тэгээд Kyrie Irving-ийн пүүз гээд $125 ихэд бол үнэхээр таатай сайн нөөсөөсөө Kyrie Nike тогтоо баг Kyrie-ийн пүүснүүд бол бүр хамгийн popular, хамгийн тийм odd пүүснүүдийн нэг нэрсэн. За тэгээд угаасаа Kyrie-ийн пүүз гэвэл хүмүүс угаасаа яасан ч аавна. Энэ үнэн 125 гэхэд бол Kyrie-ийн хувьд гэмээр надад жоохон хямдхан санагдаж байгаа. Яг л Kyrie-ийн пүүснүүд 125-ыг давж хамаагүй илүү үнэтэй байж болохоор байсан. Тэгсэн бүтлээ энэ пүүз $125. Дээрээс нь энэ пүүсийн перформанс бол хятад пүүснүүд үнэхээр нэрээ monopoly хийх гээд байна guys. Trust me. Хятад пүүснүүд хэрвээ та нар сакс тоглож байгаа чанартай, удаан сайхан тогтдог, сайхан зурж мурдаг, зөөлөвчин сайн, техник сайн, team пүүз бол хятад пүүз бол яалтчгүй way to go. Хятад пүүз одоо энэ Nike-ийн пүүснүүд, Adidas-ийн пүүзүүд хятад пүүснүүдийг бол хизээж гүйцэхэргүй надад одоо гүйцэж амжихааргүй санагдаж байгаа. Одоо энэ хятад пүүз Антагийн пүүз энэ Kyrie-ийн пүүз бол зуралтанд бүр үнэхээр гайхалтай. Одоо би танарт энэ пүүз урагшаа хоошоо хэр сан зурж байгааг нь дараагийн амжилтаар харлаа. За дараагийн бичлэр та нар харсан баг. Энэ пүүзийн урагшаа хоошоо зуралт, тэр чирхлалт, тэр ингээд зогсож байгаа нь бол бүр үнэхээр янзын одоо би танарт зөв чиг солиход, зүүн борон зөв чиг солиход энэ пүүз маань хэр сан зурж байгааг дараагийн бичлэр харуулъя. За та нар дараагийн бичлэгийг харсан баг. Энэ пүүз угаасаа зуралт бүр ярих ч юм байхгүй зөө. Энэ пүүзийг та нар хэвшүүлэх шаардлагагүй. Зүгээр шив шинээр нь аваад боксоос нь гаргаад шууд тоглоод тан шууд зурна. Ойлгомжтой. Би танарт урын авлын харуулъя. Тэгээд угаасаа тоост зааланд хайлт хэлж жоох арчин гэтээ ямар ч асуудалгүй guys. Угаасаа хятад пүүснүүд бол зуралтаараа бүр үнэхээр номер 1 way away одоо энэ Kyrie Speed эднэр бол нэрээ бүр энэ Kyrie Speed бол зүгээр над бүр маш их таалагдсан. Зуралт нь над маш их таалагдсан. Зөөлөвч нь маш их таалагдсан. Барилт нь маш их таалагдсан. Яаж одоо ингэж өмсөгдөж байгаа нь яаж ингэ баригдаж байгаа нь жим нь бүх юм над бүр амар их таалагдсан. Одоо энэ хойдлын лавчлалтаа. Хойдлын энэ зүгээр foam зөө хойноо. Тэгэд одоо ингэ гүүж мөхөд энэ ч нэр маш тав тухтай. Тэгээ энэ хэсэг нь зүгээр foam. Одоо хойдлын энэ хэсэгт өсрээд буухад импакт чинь хуваалцсан. Зөөлөвчин ингээд өсгөн дээрээ ингээд жингээ аваачаад инким бол угаасаа зөөлөвчин та нар өөрсдөө шууд мэдэрч болно. За тэгээд хойдлын хэсгээрээ зөөлөн тэгээд хойдлын хэсгээр бас бүр маш сайн барьдаг. Урталтай бүр амар тийм тавтахгүй биш. Урталтай угаасаа хуруунууд чинь зайг нь өгдөг. Яг true to size авч болно. Би өөрөө size 8 мөсдөг яг true to size авсан надад бол бүр яг таарсан. За тэгээд уян хатан угаасаа гардад зориулсан бүр миний хувьд угаасаа нэр нь speed хурд та нар хурд хиймээрээ бол те тесрэлтэй тоглодог бол энэ Kyrie-ийн пүүз бол нэрээ аваад харамсахгүй угаасаа үний хувь $125 ийм пүүз авна гэдэг бол бүр энэ бол зүгээр хулгай шүү guys. Энийг та нар хэрвээ та нар үнэхээр шинэ пүүз хайж байгаа тэгэд Kai1 эсвэл өөртөө guard шинэ пүүз аммааргаа бол Kai1 Speed-ийг заавал аваарай гэж би танарт зөөр recommend хийж байна. Энэ пүүзд бол үнэхээр ярихан байхгүй. Нэрээ that's it guys. Энэ пүүз бол нэрээ хятад пүүзнүүд бол үнэхээр миний толгойгоо зүрхнээр тесэлж байгаа. Одоо ингээл энэ хил милийн харчлаа амар тав тухтай уян хатан. Одоо ингээд өмнө би танаас штэ way away-ыг тайлбарлаж ирсэн штэ. Тэгэхэд way away шууд миний хамгийн дуртай пүүз болсон байхгүй юу? Одоо би энэ пүүзийг ревю хийсэн чинь энэ пүүз одоо миний хамгийн дуртай пүүз болсон. Тэгээд way away-д нь илүү байна уу, энэ илүү байна уу гэвэл мэдээж надад энэ илүү санагдсан. Яг тэгвэл way away тэгээ жоох удаан тоглоод ирэхээр зөөлөвчин тэр уловчин ингээд доошгоо ингээд тийм хавтгаа болчихдог байхгүй юу. Тэгээд амар тийм нэмгэн ултаа болчихсон. Тэгээд ингээд өсрэлт импакт гүйж мөж хад угаасаа жоохон амар мэдрэгдээд идэг тэр талбай. Энэ болохоор угаасаа тийм байхгүй юм болээ та нар хойдлын арчлаа. Гайхалтай. Тэгээд
би таасаа улын авч харуулж болох юм болов. За болохгүй л юм шиг байна. Тэгээд энэ пүүз бол $125. $125 гэхэд энэ пүүз бол бүр маш сайн перформ хийдэг. That's it guys. Энэ пүүзд бол өөр ярих малга. Угаасаа that's it. Kyrie-ийн пүүз бол Anta-гийн пүүз үнэхээр сайн байна, гоё юм байна. Одоо би энэ пүүз маш туртаа боллоо. Одоо би Kai нэг зүгээр Anta-гийн regular-ыг нас авч ревю хийх болно. Тэгээд та нарт намайг ямар нэгэн зүйлийг яриаг өнгөрөөсөн мөр ямар нэгэн өөр пүүзийг яриулмаар бол сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзъя.